Галзуурсан чон 3 булаг сумыг төвөөсөн нь. Баян-Онгор аймгийн Бөмбөр сумын нутаг Хөлийн цагаан толгой гэдэг газар галзуу чон 17 настай Б хэмээх хүү болон 7 ямаа нохойг нь хазаж гэмтээсэн явдал олон жилийн өмнө болжээ. Сумын засаг дарга нь 14 хоногийн хөл хорой тогтоосон байна. Хөвсгөл аймгийн Алаг Эрдэнэ суманд өнгөрөгч хавар галзуурсан чон бас л баахан сүйтгэл тарьсан. Эндээс улбаалan галзуу чонын тухай нэгэн явдал санаанд оров. Шинэ мянган шилжсэн анхны жил Баян-Онгор аймгийн 3 булаг сумын ерөнхий боловсролын сургуульд багшлахаар ардын уран зохиолч галсан төрийн шагналт зохиолч продюсер нараараа өдүүлэн зангааг үсгэхэтэн болно гэсэн сэхүүн залуу сайн дураар хөдөө одов. Тэр жил Баян-Онгорын хангаан сумдод 9-р сарын 16-нд нэвсээс их цас орж зудын хэмжээнээс хэтрэн байгалийн гамшиг гэж болсон юм. Шавраас хэтэн хадмын хаяа бараадан сумын төвд амьдрах. Эдэр 3-9 тачигнсан 1-р сарын ихээр сумын төвийг божигноолсон үйл явдал болов. Галзуу чон энд тэндгүй очиж төвөөсөн тухай яриа амнаас ам данжин хаврын салхи шиг амиадав. Галзуу чон анх сумын төвөөс 7 км-т буй Тэмээн Хүзүү хэмээх бяцхан толгой ангирт өвлжж байсан Хуйг хэмээх залуугийн хотонд айлчилсан болж таарав. Хуйг өглөө баг үдийнхээр нар гөлгөрөх үед хотныхоо ноос нохойг саварцгийгээ зогсож байтал нэг цагаан нохой хотонд нь шогшоод ороод ирчэлтэй. Тэхнээ анзааруул гэрийн нохой бус хээрээ амтан болох нь мэдрэгдэж. Ээжтэйгээ хоёулаа амьдардаг манер хотноосоо гэрлүүгээ ухсхийн ортол нөгөө хээрээ амтан араас нь дагаад гэрт нь ороод иржээ. Айсан залуу гэрийнхээ нэг багныг суглан нөгөө амтныг гэрээ хэд тойруулан илттэл нээлттэй хаалгаар гараад зүгтаачихсан аж. Ээж нь энэ үед зүүн орон дээрээ гарan толгоогоо даран хэвтчихсэн гэдэг. Иймэрхүү яриа гараад ганц хонж байтал нөгөө цагаан нохой 3 булаг сумын төвд зочлов. Ер нь энэ сум завхны отхон архангаа хангаа сумдтай хил залгаа хангаан сум болохоор чон нохой илбэгэлтэй. Галзуурсан чон нүдэн харуулттай учир юм харахгүй зөвхөн өнөр чимээгээр л мэдрэмж хайж явдаг гэдэг. Тэр үнэн болов. Зөөлөн замбуулан элег тавилан зэрэг олон сайхан дууны аяыг зохиосон хөгжмийн зохиолч Баасан Доржи аав Норууган ах тэр жил сумын төвд өвлжж байв. Хөгжмийн зохиолчийн ээж өглөө босоод модон жорлондоо тохолцохад гэрлэгөө орох гэтэл хажуу айлынх нь аргалын амбар дээрээс нэг цагаан нохой хашаар нь үсрээд ороод иржээ. Настан гарт таарсан хатуурсан хонгорын өөдс бариад жов чигтэл мөнөөх цагаанаа чинь харин ч нэг тоосон шинжгүй давхисан байгаа юм. Хөгшин тэр чоныг хөрш хашааны маамын цагаан жингэр гэж бодсон гэж хожим ярьсан байдаг. Маам нь тухайн үедээ сумын тамгын газрын даргаар ажиллаж байсан залуу. Гэрийн жирийн нохой бишийг мэдсэн авгаа модон жорлонтоо ирээд ам авраараа хангаа ороод ирлээ гэж тусламж гуйн бархирч гарчээ. Гэр хотлынх нь юу болов гэж буу шийдэм агсан гарч ирөөт чоныг калибраар чип хийлгсэн ч онсонгүй. Онгорхоо хашааны хаалгаар алдчихэ. Буун дуу сонссон цагаана галзууч гисэн айсан юм байлгүй. Гараа давханга гудамд дугац асгаж авсан нэгэн самганыг шүргэж гэгэн цагаан өглөө сумын төвд чонтой мөргөлдсөн самган ухаан алт унсан байдаг. Харин чон ухаан алдагчийг тоолгүй цааш давгсан нь галзуурсан чон юм хардаггүй жишээ олон үлдэж байна. Буун дуу сонссон чон гудамж өгсөн цан хөөргс авсуулан жавардсан давхиж яваад бухгүй хашааны урдуур гарчтэй. Бухгүй бяруунчны хар нохой бол урдуураа улаан хөлтөнд алхуулдаггүй дангар банхар. Галзуудаа цагаанаа бол харин гурингалсан бэлтрэг шахуу амт. Хар нохой хээрээ амтны цас шүжигнүүлэн давхих чимээгээр амдан очиж хазалцаж барилцах юм болтол юуны туханд хөрөлгүй нөгөө чон гэрээ нохойг ган хийтэл ганц хацчихад давчихжээ. Бухгүй хар нохой 2 хоногийн дараа эзнээ гэр тойруулан илдэж бас нэг бөөнсөн сас тэгдэв. Галзуу чононд хазуулсан амтан галзуурч байсан нь энэ юмсанч. Иргэн буух сумын засаг дарга төдөв малын эмч сэрж бүрөв нарыг тооноороо дуудан байж хотон дээлтэй хон дуутай хар банхараа сүүлийг нь дэрлүүлв. Аймаг болон ондоо сум орноос цас цудын хэрхээр таслагдсан сумынханд энэ мэт мэдээлэл ёстой хужирхаа дэнилгсэн шин сэргийг зүйл мэт сонсогдно. Малын эмч аймгийн төвдөө авгаадаа галзуу нохой бухыг хацаа цөөд боллоо гэж утсаар яртал нөгөөхөн сандарч хайрынчиг бухман гэж бухимдсан сураг ажигч тарав.
Эмчийн гэргий бухгүй айгүйш өөрийнхөө бухыг нохоод хазуулж устгалд орж хэмээн ойлгожээ. Галзуу чон бухгүй нохоог хадсаад оцсноос хойш хайдсан мэдэгдэхгүй 2 онж байтал дуулаан дахиад гарлаа. Энэ удаад сумын төвөөс 40 км-т байдаг Цэнгэлийн ам хэмээх газарт цуслан дээрээс аргал ачиж байсан хэсэг залуустай нөгөө чонд харжээ. Шижгэнсэн 5-6 залуу зил 130 машинд аргал ачиж байтал цасанд аруулсан талын дундаас нэг цагаан нохоо тэднийг зүглээд ирлээ гин. Анхандаа ч юм сансангүй тамхи тараад татсан шиг зогсдол нөгөө улаан гурайч нь шуудхан давхиад ирчтэй. Бараг л үүд амрын дайны газраас чон байна гэдгийг мэдсэн залуус монхор ногоон тэрэгнийхээ дэвш рүү үсрээд гарчтэй. Харин жолоо муш гэж явсан ариун болт хэмээх залуул ганцаараа газар төлдөж хавхан амтын хоншоорыг таслах хашгаж ариун болт сүулд ярихта нүдэн часуулан амтан өсгөн дээрээс хацчих гээд элдээд байхад ухаанаа бараг алддаг юм билээ. Машина хэд дорснооч сандаггүй. Яаж игээд л машиныхаа хамар дээр гарсан хойно нөгөөдүүлийнхээ шуугилдахыг сонссон гэж байсан. Галзуу чон ариун болт жолоочийг элдэж ойрын зайн марш хэлгэснийхээ дараа хэсэг зогсож байгаад давхиад явчихсан байна. Аргалчдын ирсэн оройноос сумын засаг захиргаанаас зөвшөөрлгүйгээр ийш тийш явахыг хориглох шийдвэр гаргав. Хаа нэг тийш одох хүн сумын засаг дарга хэсгийн төлөөлөгч хоёроос зөвшөөрөл авах учиртай. Сумын хэсгийн төлөөлөгч инхтөр Цэнгэлийн ам руу явж галзуу чоныг авлаж ирэхээр зодон туслахаар ирсэн ГАЗ-66 машины банкийг бензинээр дүүргэн гарлаа гэсэн яриа сумын төвөөр нэг тарав. Хөгсчүүл идэ цаныхаа дээжийг тэнгэр бурхандаа өргөж дайны хажуугаар дажингэгчээр цас цуд болж байхад чон нохоо галзуурдагч юу вдэ яандаа хүүхээ гэлцэн. Галзуу чоны сураг тасраад хэд 3 хоног сургууль даяар урлагийн үзлэг гэж орой болтол шаагилдан байтал даасан ангийн хүүгүүд маань багшаа нөгөө муу чоныг чинь гөлчгий төрөөгөө алаад ирж гэдэг юм байна. Хорж боломгүй 25хан настай багш залууч шавилхан шавнараасаа дутхгүй хөөрцөглөн гүйж гарлаа та. Сумын захиргааны үүдэнд цуваа 6 хэмээдэг 66 машин зогсно. Шавнараа дагуулan очивол хэсгийн төлөөлөгч инхтөр надад хэрдээл амжилтлан. За нөгөө маа нэг чинь аваад ирсэн шүү дээ хөө. Одоо засаг даргаас устгал хийх хэдэн литр бензин авчхолж тэнгэрийн умдаг атах гээд байна хөө гэж байна. 10 хоног 3 булгийнхны амны зугаа олсон нөгөө галзуурсан чоныг нь харлаа. Машины чиргүүлж ирдэг бүдүүн төмөр гогцоноос олсоор дөрүүлийг нь баглаж боонд өвжилсэн жижигвтерл чонын сэг харагдана. Атисэн юм аачаавас. Төрөө ахмадаас чоныг яаж авалсан талаар асуувал найз нь ч өөрөө алаагүй л дээ. Цэнгэлийн аманд доторт яваагүй ганц айл байдаг юм. Мал хувь байхгүй. Тэр айлд настай авгаа 15 та хүүтэйгээ амьдардаг юм байна. Хүү өчигдөр өглөө санаандчгүй. Хот руугаа шагаатал хотонд нь энэ чон хэвтэж байж. Хорооныхаа араас гитж байгаад том хөрзөнгөөр цогтол газар дээрээ өвчгөж. Тэгээд л найз нь аваад ирлээ гэдэг юм байна. Би төрөөгийн яриаг сонсож байгаад тийм болоо юу гингүүт нөгөө чоныг өшөглөж үзвэл хөлдөө чоны нуруу тис хийж байна. Оройн гэртээ ирэн галзуу чоны аюул нэг юм өнгөрлөө энэ төр гэсэн шүү юм ярьж суудал гэргий маань. Чи тэр чоныг өшгөлдөг нь юу вэ? Хоёрын хоёр нялх хүүхдтэй байж яасан саваагүй юм хэмээн зэмлэж аль гутлаараа өшгөлсөн юм чи хэмээн баахан байцаалт явуулсны эцэст хоёр гутлыг маань гадаа хоноолж ариутхан санаа намарсан билээ. Галзуу чон гэхээр л ийм нэг сонин дурсамж санагддаг юм.